Google Pixel 10 ивент бол болсон байгаа. За тэгээд хэдүүл ивент дээр юу болсныг бол одоо хараа явцгаая. За тэгээд Jimmy Fallon гэдэг энэхүү залуу бол одоо маркетинг дээр нь бол явсан байгаа. За тэгээд ивентийг бол энэхүү залуу маань эхлүүлсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд дандаа л тоглоом шоглоом хийдэг болохоор тэр нь бол бас айгүй онцлог шинж чанартай байсан. Ийм технологийн ивент дээр бас яаж таарах нь үү гэдэг талаас нь бол үнэхээр бас сонирхолтой байсан. За тэгээд ивент бол ярилцлагаар бол эхэлсэн байгаа. За тэгээд яг нэг хэсэг дээр нь бол одоо iPhone-ыг жоохон хийх маягтай жоохон тайзаар яг нэг тийм комент бол байсан. Зургийг ингээд бичлэг болгодог Gemini AI юм одоо хиймэл оюуханы үйлдэлүүдийг бол танилцуулсан. За тэгээ үүний дараагаар Jimmy Fallon маань одоо ивент нь яг эхлээд ширэн дээр нь одоо хичнээн төхөөрөмж байгаа. Ерөнхий бол одоо зах цухаас нь бол одоо ингээд дурдаад явсан Google Pixel утасны одоо даваа талуудаас. Тэгээ нэг зураг бол харуулсан байгаа. Тэрний яасан бэ гэсэн чинь 100x-тэй татсан зураг байсан. Тэгээ тэрийг холдуулаад 55 2.0.5 болгоод ингэж амар мундаг бол татдаг гэдгийг нь бол одоо онцолж бол хэлж ийсэн. За тэгээд яг нэг дэлгэгддэг одоо Google Pixel Fold-ыг бол танилцуулсан байгаа. Тэрэн дээр нь бол Jimmy Fallon бол алга ташаал буу юм болж ийсэн. За тэгээд түүний дараагаар болохоор Pixel Snap буюу одоо соронзоор цэнгэлдэг бас нэг тийм шинэ төхөөрөмж бол танилцуулсан. За үүний дараагаар бас товчхон маягаар дараагийн чихвшинд бас одоо ингээд бол ярьж эхэлсэн. За тэгээд үүний дараагаар бас яг хиймэл оюухантай үйлдэл ерөнхий Google Pixel утсан дээр яадаг вэ гэдгийг бол танилцуулж эхэлсэн. Жишээ нь одоо яг ямар нэгэн одоо мессеж гэж бодоход тэрийг яг одоо хиймэл оюунхаа маань ажиллаад яг зохистой хариултыг нь одоо санал болгож бол гаргаж бол ирэх юм байлээ. Яг зураг маань одоо нэлээд бараан одоо харанхуй гарцсан байлаа гэж бодоход хиймэл оюунхааны ашиглаад одоо үүрэг даалгавар өгөөд одоо энийг хамаагүй одоо гэгээтэй болгоодгоо гэх юм бол өмнөхөөс хамаагүй гэгээтэй болгоод хувиргах гэх мэт үйлдэлүүдийг бол гаргаж ирсэн. Тэрнээс гадна ингээд зураг ингээд дарж илаа гэж бодоход бас ингээд хиймэл оюуханы санал болгосон энэ үн зургийг ингээд дарвал зүгээр юм биш үү гэдэг одоо доор нь одоо листээр бол харуулах юм байлээ. Тэгээд энэ яг одоо зураг санал болгох энэ хүү хөгжүүлэлтийн санаа нь бол надад бол нэг айхтар бол таалагдаагүй. Үннийг л хэлээ. За тэгээд iPhone 16 Pro Max-тай харьцуулахад Google Pixel 10 Pro XL загвар одоо шөнийн горимд ямар мундаг хамаагүй сайн тарж ийн гэдгийг бол харьцуулж бол хэлж ийсэн. Тэгээ ер нь бол юм л бас одоо боломжтой болдвол iPhone-ыг жоохон хийх маягтайгаар бол одоо хөрвүүлж ийсэн. За миний таалагдсан хамгийн гоё юм зүйл нь юу вэ гэхээр шууд хүнтэй уцаар ярьж байхад одоо тэр хүнийхээ дуулыг шууд автоматар орчуулад хиймэл оюуханы олоотойгоор ингээд өөрт нь бол орчуулад хүрэх юм элэ. Англи хүн одоо чинь спаунт ярьлаа гэж бодоход спаун яг ярангууд тэрийг автоматар хиймэл оюуханы англи руу хувиргаад нөгөө талынхаа англи одоо хүнд нь одоо англи хэлээр нь бол хэлэх юм байлээ. Энэ бол маш гоё бол одоо санагцсан. За тэгээд цаган дээр шинэ танилцуулсан функцүүд дасгал эдрийг яаж хэмжиж гэдэг талаас нь бол ярьж эхэлсэн. За тэгээд үүний дараагаар хамгийн сүүлд нэг дуучин гарч ирээд ивентийг бол төгсгсөн. Ер нь бол айгүй цомхон бол одоо ивент бол болсон. За тэгээд хамгийн сүүлд нь яг үнэн үзүүлэлтийн ерөнхий мэдээллүүд нь бол гарч эхэлсэн байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр жишээ нь Pixel 10 дээр одоо ийм одоо шинэ чанарууд орж ирсэн. За тэгээ үнийн хувьд болохоор Pixel 10 маань болохоор $799-оор 8 сарын 28-наас бол худалдаалагдаж бол эхлэх юм байна. Харин Pixel 10 Pro нь болохоор $999-оос харин Pixel 10 Pro XL нь болохоор $1199-оос бас мөн адилхан 8 сарын 28-наас бол худалдаалагдаж бол эхлэх юм байна. Pixel 10 Pro Fold дээр болохоор яг онцлог орсон юу нэхэр 10-аас дээш жилийн хугацаанд ингэж одоо дэлгэж яаж ашиглахад бол ямар ч асуудалгүй. За тэгээд тэрнээс гадна юм Fold загвартай утасны үед IP68 хүртэл хамгаалалт бол байгаа шүү гэдгийг нь бол бас давхар бол дурдчихсан. Тэр нь бол үнэхээр даваа тал ингэ болж байгаа юм байна. За тэгээд үнийн хувьд болохоор $1799-аас бол эхэлж байгаа юм байна. Худалдаанд гарах хугацаа нь болохоор 10 сарын 9 гэж бол хэлж ийсэн. Ухаалаг цагны үед Pixel Watch 4 нь болохоор 41 мм-тэй $349-оос 45 мм-тэй буюу эрэгтэй үнцийнх нь болохоор $399-оос 10 сарын 9-ээс бол худалдаанд бол гарах юм байна. Pixel Buds Pro 2 болохоор $299-оос за тэгээ 8 сарын 28-наас хаана Pixel Buds 2 ан болохоор $129-оор 10 сарын 9-ээс болоод эхэлж худалдаанд бол гарах нь байна. За тэгээд ивентийн төгсөлд хамгийн сүүлд төгсөн мэдээлэл нь болохоор яг тэр соронзоор цэнэглэх маш олон сонголтууд бол байгаа юм байлээ. Тэгээд тэрний хамгийн доор нь бүр хүртэл MagSafe хүртэл тохирно гэдэг одоо хэлсэн нь бол хамгийн бас сонирхолтой байж чадсан.